За өнөөдөр та бүхэнд Тэнгэрийн сургуулийн оюутан болж сурагч болж шав болж ирсэн та бүхэнд Тэнгэр бүхий өргөөний дэмж баясгалан анхныхаа хичээлийг хүргэж байна. За миний өнөөдрийн анхны хичээлийн сэдэв бол хөг авиа. Хөг авианы тухай. Хөг авиа хэрхэн бүтсэн? Хөг ямар амин чанартай байдгийг, хөг авиа ямар хүчтэй байдгийг. Тэр талаар одоо цуврал хичээл юм хамгийн анхны хичээл нь бол. Тэгээ миний цуврал хичээл нэлээ хэдэн үлгээс бүрдэн хамгийн ихэнд бол үг ба эрчим. Үг хэрхэн бүтдгийг, үг яагаад эрчимтэй байдгийг, ямар эрчмүүд нийлэн байж энэ хөг авиа гэдэг зүйлийг бүтээдэг юм бэ? Энэ талаар та бүхэндээ сургалтаа өргөх гэж байна. За тэгээ ямар ч байсан би ямар ч хэлээр сургалт явуулах вэ гэхээр миний сургалтанд арга бэлгийн хоёр шинжлэх ухааны хоёулангийн хосолсон мэдлэгүүд буюу хосолсон нээлтүүд таны мэдхүүнүүд багтчих болно. За тэгэхээр нэгдүгээр хөг авиа. Бид нар хөг авиа гэж юу хэлээд байгаа? Үг гэж юу хэлээд байгаа те? Бид нар авианы илэрхийлсэн үг. Тэгэхээр энэ цагт хэл шинжлэлийн ухаанаар буюу үгийг авианаас бүрддэг гэж тайлбарласан байгаа те. Тэгээ дотроо бид яаж фото өгөхлөөр их шиг гэвэл 35 гэвлэгч их шиг гэвлэгч их шиг авиа их шиг гэвлэгч гэд ангилсан тийм үү. Тэгэхээр үг маань авианаас бүрддэг буюу их шиг авианаас бүрддэг. Урт их шигээс бүрддэг. Хос их шигээс бүрддэг. Эсвэл үг маань их шиг авиа дээр нэмэх гэвлэгч авиа буюу заримдаг гэвлэгч авиа их шиг гэвлэгч авиа гэд үг бүтдэг. Мөн дээрээс нь их шиг авиа гэвлэгч авиа нэмэх хөг. Ингээд бидний үг гэж хэлээд байгаа буюу өөрөөр хэлбэл хөг авиа гэдэг зүйл нь бүрдэж байгаа. Тэгээд авиат бүх одоо амьтай бүхэн авиатай буюу энэ орчин хорвоо дээр авиа гаргадаг, хөг авиа гаргадаг зүйл нэгж байх. Ганцхан хүн бидний амнаас авиа гардаг биш тийм үг гардаг биш. Амьтан байгаль дэлхий тэнгэр оршихуй бүгд тодорхой хэмжээний авиануудыг, хөгүүдийг, үгүүдийг, хэллэгүүдийг гаргаж байдаг. Сүнс маань хүртэл хэлтэй өөрийг гэсэн хэлтэй, хөгтэй, авиатай. За тэгэхээр байгалийн хүн бидний авиа бол ойлгомжтой тийм бидний хэлээр бол. Тэгэнгүүт амьтны хэл. За тэгвэл байгалийн авиа гэж юу хэлж вэ гэдэг. Байгаль бас яагаад хэлтэй болчихвоо? Яагаад байгаль хөг аялгаутай болчихвоо? Яг энийг бол мэддэг хүмүүс байгаа зүгээр би илүүдэхгүй нэмээ тайлбарлчих тийм. Хад чулуу бутрах. Тийм өв сургамал уургах. Мод бот өндих, салхилах, бороо орох, цас, мөс, аянга цахилгаан бүгдээрээ дуучмын хөг аялгыг гаргаж л байдаг. За жишээлбэл салхи ядуу халуун хөдөө агаарын даралтын зөрүүнээс үүсдэг гэж энэ цагт тайлбарлагдсан байна. Одоо үгүй лабораторийн дүгнэлтээ гэдэг нь салхийг янз янзын аргаар үүсгээд байгальд гарч байгаа салхиудыг шинжилэн судалсныхаа үндсэн дээр салхи бол халуун хөдөн одоо хэмтэй агаарын урсгалын одоо агаарын зөрүү буюу нэрэндээ бол агаарчин өөрөө даралттай, нэгттэй, өөрөнгөсөн эзлэх хүнтэй бас жинтэй байдгийг гаргацсан. Тэгэхээр энэ агаарын даралтууд одоо дээдод одоо агаарын тодорхой давхаргуудад байгаа агаарууд хоорондоо даралтаараа зөрүүтэй байх юм бол хэмээрээ зөрүүтэй байх юм бол нектараа зөрүүтэй байх юм бол эзлэхүүнээрээ жингээрээ зөрүүтэй байх юм бол хоорондоо мөнхийн одоо агаарын урсгалын хөвчүүд юм байна. Үнийг болохоор салхи гэж бид нар нэрлэдэг юм байна. Тэгэхээр агаар яаж юм? Агаар өөрөө аяндаа байж байгаа энэ агаар чинь нэгээс хийсээр, эсгэрээр, шуугаал байдаггүй. Тэнд ямар нэгэн халуун хүйтэн буюу дулааны энерги үйлчилж идэв юм. Тэнд ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг орон зайн эрчмүүд үйлчилж идэв. Тэгээ би энэ цаана юу хэлэх гээд авиа өөрөө аяндаа бий болдоггүй. Ямар нэгэн хүчний үйлчлэл бол ямар нэгэн эрчмийн үйлчлэл бол ямар нэгэн физикийн одоо
үзүүлэлтүүдийн хогтхооны үйлчлэлээр авиа үүсэж байдаг. За авиагүй зүйл нь хараад байхгүй хөг авиагүй зүйл. Амьтайгаас амьгүй бүхэн өөрийн гэсэн хөг авиатай байдаг гэд монголчууд үздэг. Тийм учраас үгээ их цэмдэг тий. За тэгэхээр за жишээ авъя. Химийн урвал явагдъя. Тийм үү? Одоо жишээлбэл бид нар галт хүлээд түүдэг асууд энэ дэр химийн урвал явагдаж байгаа юм. Явагдаж байгаа. Тийм үү? Тэнд шатах процесс явагдаж байна. Шатлалтын үүдэнд яаж хадуу биетэй зүйл шатаад, мод шатаад, нүүрс шатаад хэмжээний утаа болоод хийн төлөвөөр шилжиж байна. Тоосонцрын төлөвөөр шилжиж байна. Дулааны энергийг үүсгэж байна. Мөн чад пад гэдэг дуучмаа гаргаж байна. Дууны энергийг үйлдвэрлэж байна. За дахиад аян цахилгаан ирсэн тийм үү? Энэ дээр яаж вэ? Цэнгийн мөрөлдөө би болсон үндсэн дээр буюу өөрөөр хэлбэл цахилгаан соронзон орны эрчим эсвэл цахилгаан соронзон эрчим тиймэр үйлдвэрлэгдэж байгаа. Эсвэл цахилгаан цэнгийн урсгал гэдэг чинь тэрний цаана цахилгаан орон ирж байгаа. Цахилгаан орны үйлчлэлээр өөрөөр хэлбэл аян цахилгаан бий болдгийм. Түүнтэй адилхан гэрэл, дулаан бүгд өөрийн гэсэн авиаг үүсгэж идэг. Нар тусаад газар гэслээ. Тэнд дулааны энерги бий болоход газар тэлэлтийнхаа үндсэн дээр гэдэг юм уу те тодорхой хэмжээний дуучмаа гаргаж ил. Мөс хайлахтаа хүртэл хэмжээний дуучмаа гаргаж идэг. Газар гэсэгтэй. Ерөөсөө энэ хорвоо дэлхийд хөг авиагүй зүйл гэж байхгүй. Бидний одоо ойлголтоор ярьдаг өмгөөгүй зүйл. Энерги зүйл яриад байгаа гэхээр энэ хөг авиа өөрөө энергиэс үүсдэг. Эсвэл энергийг хувирган өөр төрлийн энергийг бий болгодог. Нарны гэрэлд мөс хайлаад дуучмаа гарнаа гэж ярьчихсан тийм үү? Мөн одоо цэцэгсийн шүн ингээд харанхуй цомрлогон хонцсон байсан дэлбэгээ хонцсон байсан цэцэрлэг цэцэг дэлгэгдэлтэй тодорхой нь өөрийн гэсэн дуучмаа гаргаж л байдаг. Энд юу болж дулааны энергийн үйлчлэлээр тэр чимээнүүд гарч байгаа. Тэр дуу авианууд гарч байгаа. Салхи хүчтэй салхилахтаа ингээ замдаа таарлсан эд зүйлийг одоо хад бутыг өвс ногоо хөтлөх хөдөлгөөд ганхуулаад зарим нь хуглаад зарим чулууг нь унгаад тийм үү? Эсвэл одоо хэмжээний тоосонцруудыг юм элсэнцрүүдийг хайргуудыг одоо хамхын одоо тооснуудыг дээш нь хөдлөгдөг. Энэний цаана механик энерги тухай ойлголт явагддаг. За заримдаа ингээд хүч тайгаад хэмжээний цас уулын ороогоос унж бууж ирдэг. Эсвэл далайн давлгаа маш хүчтэй давлгаад газар хөдлөлт явагдаж байна. Энэ бүхний цаана механик энерги бий болж байгаа. Нэг талаасаа нөгөө талаасаа эсвэл зарим нь механик энергийн үйлчлэлтэй. Эсвэл одоо түрүүний хэлдгээр салхи халуун хүйтэн дулааны энергийн одоо зөрүүнд даралтын зөрүүнд ихмэчлэн дуучмаа гарч ирдэг. За кинетик энерги гэхэлэр сар маань дэлхийг тойрон эргэлдэж байгаа. Тодорхой хэмжээний эрчмийн орон зайг, дагаар мандлын орон зайг, сансрын эрчмийн орон зайг, сансрын туяадын, оддын гэрэл галбаатын орон зайг сар туулан байж манай дэлхийг тойрон байна. Гэхдээ дуучмаа гаргадаггүй гэвэл бодлоо. Энд кинетик энергийн ойлголт явагдаж байна. Дэлхий маань тэнхлэгээ тойрон эргэлдэж байгаа. Дэлхий тэнхлэгээ тойрон эргэлдэхдээ дэлхий дээр байгаа өвс ногоо гэдэг юм уу, хөвч тай гэдэг юм уу, уул хангай маань энэ агаарынхаа эрчмийнхаа өөр цалгаан сургуулийн эрчмийнхаа бусад эрчмийнхаа торлогуудыг сагсаагуудыг одоо ингээд зүсэн гэдэг юм уу те таван туулан эргэж байгаа. Тэгэхээр энэ кинетик энергийн тухай ойлголт явагдана. За гол мөрөн бидний ойлголтоор гол мөрөн
дээш чиглэж одоо өндрөөсөө нам руу урсдаг гэсэн ойлголт байдаг. Гэтэл зарим гол мөрөнгөө тэгдэггүй. Харин ч өндөр тал руугаа, өсвөр тал руугаа урсдаг гол мөрнүүд байна. Энэний цаана цахилгаан энергийн тухай ойлголт хэрэгтэй. Татах хүчний тухай ойлголт хэрэгтэй. Дэлхийн хоёр төлөв өмнөд тахны хоёр төлөв хоорондоо цахилгаан одоо орны хувьд өөр өөр. Нэг нь хасах, нэг нь нэмэх эрэг. Цэвгийн одоо орон зайтай буюу тэдгээрийн хооронд нэмхээсээ хасах руугаа, хасгаасаа нэмэх руугаа цахилгаан эрчмийн буюу цэвгийн урсгалууд байнга явагдаж байдаг. Үүний дүнд дэлхий маань магадгүй тэнхлээд хорин гэж байдаг. Мөн үүний дүнд магадгүй дэлхий маань энэ огторгой ертөнцийн орон зайдаа бас өөрийн гэсэн тойрог замыг үүсгэн хараа тойрон эхэлж байгаа. Хөрс шоронд маань хэмжээний одоо бохирдлууд гэдэг юм уу үсээр бидрэх хоёрдуудаа хайж илэн. Малын сэгзэн, хот суурингийн үлдэгдэл бидний тарьсан ахын олон тооны хог хаягдлууд бүгдээрээ хөрс шорондоо хаягдчихэд. Гэтэл тэнд яадаг нарны гэрэл, сарны туяа, бус борооны энэ бүхэн салхины хүчин дор бүгд яадаг тодорхой хэмжээний химийн ургал, химийн энерги явагдаж эсвэл химийн одоо эрчмийн задралууд, эрчмийн сарнилууд, эрчмийн нийлэгчлүүд явагдаж байж тэнд химийн энергийн тухай ойлголт хэрэгтэй. Та өнөр нь ангилдаг. Төрөл төрлийн одоо ялцсангууд, хөрсний үзэрлүүд, өгөршлүүд явагддаг эсвэл хадталтууд, гандалтууд явагдаж байдаг. За цөмийн энергийн тухай ойлголт нь тийм. Тэгэхээр дэлхийн маань өөрийн гэсэн цөмтэй тэнд цөмийн ургал явагдаж байдгийн дүнд дэлхийн маань гүндээ халуун дулаан байдаг. Дэлхийн хөрснөөс гарч байгаа халуун дулаан дээр огторгой ертөнцөөс буюу нарнаас маань ирж байгаа халуун дулаан гэлжтэй нэгдэн байж дэлхий дээр маань амьд оршин, амьдрал, амьд биетүүд, амьуд оршин тогтдог амьдрах тийм нөхцөлийг бүрдүүлж байгаа. Гэх мэтчлэн өөрөө энэ тоолондоо яаж юм тэр халуун лавууд хайлаад тэр дэлхийн цөмд байгаа халуун хайшууд буцлаад хуйлраад эргэлттэй уй тогоо дураад амжин гадагшилж байдаг. Тэгэхээр тэнд яаж бас л энэ их халтуулын тесрэлтүүд гэдэг юм газар хөдлөлтүүд энэ их одоо халуун хөдөн аршаадууд бүгдээрээ цөмийн эрчмийн энергийн нэг талаасаа бий болгож байгаа, нөгөө талаас цөмийн энергийг ашиглаж бий болж байгаа. Тэгэхээр хөв авиа бүхнийг би эрчимтэй холбож хэлэх гээд байгаа. Эрчим гэдэг зүйл, энерги гэдэг зүйл байгаа учраас л энэ байгаль дэлхий хөв авиатай, аялгаутай, үг хэлтэй байгаа, дуу чимээтэй байгаа. Тэгээд яг хөө дэлгэрүүлээд энэ тайлбарлахад тийм үзэгдэл бүхэн одоо энэ байгалийн олон үзэгдлүүд аяндаа инфцамраагүй байдна өрнөж байдаг тэрийг хэн ч залдаггүй гэвэл худлаа. Хаус байдлаар гэж үздэг тийм энэ хаус биш магадгүй цаг хугацааны богинохон төлөв хязгаар тодорхой тасалбар тавцарч л да 10 минут одоо хэд 10 хоног ингээд үзвэл магадгүй энэ хаус юм шиг инфцамраагүй юм шиг цэгцгүй юм шиг харагдаж болно. Ажиглагдаж магадгүй. Урт хугацаанд бас тийм байдаггүй. Яг үнийг янз янзаар тайлбар аяндаа цэгцрэх тогтолцоо буюу байгалийн аяндаа цэгцрэх тогтолцоо энэ тариаж байна гэж үздэг. Аяндаа бас цэгцэрдэггүй, тэнийг цэгцрүүлж байдаг, тэнийг хянж удирдах байдаг тодорхой хүчин эзэд одоо юм тийм эрчмийн эзэд гэдэг юм эрчмийн үүсвэрүүд эрчмийг хариуцдаг, удирддаг бас тийм хүчин байгаа тийм. За энийг бол дараа дэлгэрүүлж явах түр ингээ орчихъя. Тэгээд та нар зүгээр л бодоод үзье тийм. Хөг авиаг бүтээж байгаа энэ эрчмүүд маш олон төрөл байх нь сая ярьлаа тийм. Дулааны энерги, механик энерги, кинетик энерги, цахилгаан энерги, цахилгаан сургалтын энерги, химийн энерги, цөмийн энерги.
Маш олон төрлийн энергиуд энэ дууны хөг авиаг буюу өөрөөр хэлбэл дууны энергийг бүтээхэд оролцож байна. Тэгвэл яагаад одоо ингэ салхи огт намдахгүй үргэлжид салхилдахгүй юм бэ? Тодорхой хэмжээгээр одоо 2-3 хоног маш хүчтэй цасан шуурга шуурж ясна, эсвэл шоргоон шуурга шуурж ясна, эсвэл их хэмжээний хөл салхи дэгдэж ясна, эсвэл далайд одоо хүчтэй хар салхиуд болж ясна намдчдаг юм. Хэрвээ намддаггүй бол юу болох? Эсвэл яагаад намдчдаг юм бэ? Яагаад одоо хэдэн цагаар хэдэн одоо өдрөөр сар жилээр аян цахилгаан тэнгэрт үргэлж тасралтгүй нэмэгддэг юм бэ? Яагаад хэдэн хорон хэдэн секунд мөчөд тэр аян цахилаад дуусч одоо өндөрлөгчдөг юм бэ? Хур бороо яагаад одоо нэг үлгэр тонгот гардаг шүү, эсвэл библиэлд байдаг шүү. Хэдэн жилээр хэдэн хоног 30 гаругаар 90 хоногор үргэлжлэн тасралтгүй ордоггүй юм бэ? Хэрвээ орвол юу болох вэ? Гэтэл яагаад ордоггүй юм бэ? Далайн шуурга намдахгүй байвал үргэлжийн далай шуурч хар салхины одоо өрнөж тайфун цунами хэрвээ болж байдаг бол юу болох вэ? Яагаад тэгдэггүй бэ? Эсвэл яагаад огт тийм хар салхи гэдэг зүйл өрнөхгүй үргэлжийн мөнхийн далай тогтун намун айдуу зөөлөн байж болдгоо юм бэ? Гэдэг ойлголт нэг талаасаа гарч ирнэ. Нөгөө талаасаа энэ бүх одоо дуу чимээ за бид нар зөвхөн өнөөдөр хөг авины талаар ярьж байгаа л энэ бүх дуу чимээ байгалийн дуу чимээ гаргаад байгаа энэ үзэгдэл эсвэл яагаад одоо дуу чимээний энергийг ингээ үүсгээд идэв юм бэ? За тэр бол бас асуудалтай асуулт. Тэгэхээр явцын дунд тэр бүхнийг тайлах учраас би ингээд асуултуудыг дэлгэрүүлж тавиад нөгөө та бүхэнд бас бодох цаг хугацаа олгоод орхиод байгаа шүү. Нөгөө талаасаа бас энэ дараа нь дэлгэрүүлэн одоо дучиг зангилааг нь гаргаж тайлах учраас та нар сануулж үлдээж байгаа шүү. За иймэрхүү чиглэлээр энэ чиглийн асуултуудад хариулах юм байна. Бид нар ийм зүйлийг одоо таньж мэдэх юм байна. Эсвэл энэ таньж мэддэг энэ зүйлээ бид нар баталгаажуулж авах юм байна. Эсвэл ингэж дэлгэрүүлэх юм байна гэдэг сэтлийг нь та нарт өгч байгаамаа. За миний дараагийн одоо слайд буюу дараагийн одоо хэсэг маань хаа сайгүй эрчим байна. Үнэхээр хаа сайгүй л эрчим байна. Энерги шинээр үүсч бий болохгүй, мөн устж өгөх болохгүй. Нэгээс нөгөө төлөв шилжиж хувирч байдаг. Тэгэд их эрдэмтэд маань физикч нар маань гаргаад ирчихсэн, баталж гисэн энэ бол хууль юм байна. Жам юм байна гэдгийг нотолчихсон, тэрийг хүлээн зөвшөөрч гисэн. Тэгэхээр бидний нэг яриад хөг аваа маань ямар нэгэн энергийг хэрэглээд ямар нэгэн дууны энерги болж гарч байгаа юм байна гэдэг энэ дээр хэлээд өчөж байгаа. Нөгөө талаасаа үүд маань ярьдаг те энэ хорвоод эрчим үгүй зүйл гэж нэгч байхгүй. Амьтай бүхэн эрчимтэй бүхэн эзэнтэй байдаг. Тэгэхээр энэ хорвоогийн оршихуйн жамыг таньсан. Орчлон ертөнцийн нэвтрхий мэдсэн их үүд маань энэ талаар энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй байна. Үнэхээр одоо энерги бол хаасайг оршиж байна. Бидний бид сая хэллээ байгаль дэлхийгээр дүүрэн энерги байна тийм үү? Тэгвэл бидний бид ч бас энерги буюу эрчим байна. Бид за яг баясгалан гэдэг хүний тухай тийм би махан биетэй та бүхэн өнөөдөр миний махан биеийг харж байгаа. Зарим далдын мэлмэтэй гэдэг юм бид хөдөө хүмүүс миний сүнсгэл биеийн мэдээж харж л байгаа ба. Үйл угаал хүн болгон бид яг аргын биетэй, бэлгийн биетэй. Тэгээд энэ хоёр бие хоорондоо шүтэн барилцж энэ хоёр бие хоорондоо харилцан үйлчлэлц байж нэг нь нөгөөтөө эрчмийн тийм холбоос нь хастар орж үйжээж
би бодож, сэтгэж, хөдөлж хүн шиг хүн амьдарч байгаа. Хүн шиг хүн явж байгаа. Тэгээ миний махан бие маань яаж түмэн бодисын цуглуулга буюу түмэн бодисоос бүрдэж байгаа тийм үү? Тэгвэл миний сүнсгэл бие энэ түмэн олон эрчмээс бүрдэлтэй. Тэгээ хоёр бие маань харилцан нэгнийгээ итгэж байгаа. Нэг нь махан бие эрчмээр төсөж нөгөөх нь эрчим бие шим охоор дэмжиж оршиж байгаа. За энэ дээр бас жишээ аваа ярьчих тийм ээ. За жишээ хариулт дээ. Бид нар хэрвээ төвх гэдэг эргэтэнгүй байсан бол бидний махан бид нар байгаа төвх гэдэг зүйл бидний жишээлбэл дууны энергитэй холбоотой. Тэгэхээр төвхөөс өөр аяндаа дууны энерги үүсэх. Тэр төвх ямар нэгэн энергийг дууны энерги болгон гаргаж байгаа. Энэ эрчмийнхаа хуулийн дагуу. Энерги хадгалагдах хуулийнхаа дагуу. Нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа бид яаж дууны энергийг өөртөө дууны энергитэй холбогдож байгаа юм а дууны энергийг бид нар өөртөө үйлдвэрлэж байна. Тэгэхээр бидний махан бие эрчмийг үйлдвэрлэхэд тодорхой хэмжээний оролцоотой байгааг эндээс харж байна. За бүдүүн гэсэн хоол босруулах явцад гэзэндтэй бүдүүн нарийн гэж хотоод хэмжээний дулааны энерги нэг талаасаа хэрэглэгдэж байгаа нөгөө талаасаа бас үйлдвэрлэгдэж байгаа. Тэнд бидний эзэн хоол хүнсээс хамаарат тэдрийг ялцмагшуулаад, эсэлдүүлээд, ангижруулаад, шатаагаад тэгэхэд хэмжээний халуун дулаан эрчим хэрэгтэй болж байгаа. Буцаад халуун дулаан эрчим ялгарч байгаа. Үүнийг угаасаа нөгөө шагж тэргүүтээ бусад олон докторууд эрдэмтэд таньчихсан тийм үү. Тэгэхээр бидэнд дулааны энерги гэдэг зүйл бид нар өөрсдөө үйлдвэрлэж байна, хэрэглэж байна. Хоёр бүр маань адилхан. Цахилгаан энергийг ашиглаад буцаагаад бусад төрлийн энергиудыг үйлдвэрлэж байгаа. Мөн цахилгаан энергийг эргээд үйлдвэрлэж байгаа. Бидний тарих, бодож сэтгэхдээ, унтахтаа, ажиллахдаа цахилгаан соронзон энергийг ашигладаг гэдгийг тарих судлаач, далдаг humсар судлаач нар, хүний биеийг судалдаг судлаач нар бүгдээрээ таньчихсан байгаа тийм үү. За химийн энергиудын одоод нь тархинд бусад бие эрхтэнтэй дүүрэн эс дотор хүртэл асар хүчтэй химийн энерги үйлдвэрлэгдэж байна. Гэхдээ өөрөөсөө үйлдвэрлэгдэх юм. Ямар нэгэн зүйлсээс бий болоод ямар нэгэн эрчмүүдийг цуглуулад тэнд химийн ургуулууд явагдаад химийн энерги үйлдвэрлэж байна. Бидний тархины эсүүд хоорондоо мэдээлэлд дамжуулж хахад тэнд хэмжээний химийн ургуулууд явагдаж байна. Бидний ходоод гэсэнд хоол босруулж байгаа тэнд асар хүчтэй химийн ургуулууд бас явагдаж байна. Задралууд явагдаж байна. Нийлэгчлүүд явагдаж байна. Тэгээд бид нар химийн энергийн бас нэг жишээ тийм бид нар хэхэрдэг эсвэл доошоо хийгээ гаргадаг гэх мэтлэн үйл явдлууд явагдаж байна. Мөн тунцууд үсээд тунцууд нь гадагшилж байна. За цөмийн энерги бидний зүрх цөмийн энергитэй холбоотой ажилдаг. За уушиг болохоор салхины энергитэй холбоотой. Эсвэл салхины энергийг бий болгож байгаа. Унасаа бид нар хий гаргасан. Энэ нэг талаас нь салхи мөн үү тий. За механик бидний булчингийн агшил цомл зүрхний агшил цомл. Үг хэлэхдээ ч одоо би гараа хөдлөхдөө ч би яаж механик энергийг үйлдвэрлэж байна. Өөр олон төрлийн энергиудыг би хэрэглээд мөн механик нэг давхар хэвлээд гар хөдлөөд урууламаа. Тэгээд та бүхэндээ дууны энергийг үйлдвэрлэж өгөөд миний дууны энергит байгаа хөг авиг та бүхэн үг болгон сонсож байна. За бид биеийнхаа тэнцвэр байдлыг хадгалаад ингээ өндөр сууж байна. Тэгвэл биешээ далж байгаа унчихгүй шиг урагшаа бүтээчихгүй шиг ингээ сууж байгаа маань над кинетик энергийг үйлчлэл байгаа буюу кинетик энергитэй би холбогдож байгаа. Миний би өнөөдөр ингээ хичээл зааж байхдаа би бүгдийгтэй энд байгаа чимээ, энэ дүрсийг эсвэл одоо ширээ саналаа бүх юмаа би мэдэр 5 мэдрэхүйн тархи маань ажиллаж байна. Би бодож байна, сэтгэж байна. Энэ тоолонд би яаж миний тархины эсвэг олон эсвэг сансрын гэрчмүүдийг, сансрын туяатуудыг хэрэглэж байгаа. Өнөө цацраг, фотон, кварк гэх зүйлүүд. Тэр бүх эрчмүүдийг, эрчмийн хэлтэрхийлүүдийг, тоосонцруудыг, ширхгүүдийг ашиглаж ирж байгаа. Тэгэхээр бидний биеэр хүн бидний биеэр дүүрэн
олон төрлийн энергиуд нэг талаасаа үйлдвэрлэгдэж байна. Тэгвэл энэ энергиуд өөрөө өөрөөс одоо хов хоосон оршихоос үүсдэггүй гэж бичсэн учраас бид нар ямар нэгэн өөр төрлийн энергиудыг олон энергиудын огц хөдөлгүүдийг хэрэглээд буцаагаад өөр төрлийн зохис энергиудыг ялгаруулсны үндсэн дээр хоолой боловсруулдаг байх нь, боддог байх нь, сэтгэдэг байх нь, амьсгалдаг байх нь, ярьдаг байх нь одоо өөрөөр дамжуулаад өөрсдийн шингэнээ гадагшлуулдаг. Хоол хүнсээ тэнд одоо боловсруулдаг. Бодисын солилцоогоо идэвхжүүлдэг тийм үйлдэлүүдийг хийж. Түүн лугаад эсийн митохондри дотор ч гэсэн асар хэмжээний АТП нэртэй энергиуд бий болж байгаа. Тэр энергиудын тусламжтайгаар нэг талаасаа нөгөө амин хүчлүүдээс бэмхэгийн өгдлөөсөө бид нар бие махбодод хэрэгтэй эсэсийн одоо тухайн одоо эдд хэрэгтэй уургуудыг ялгаруулсан авч тэр уургуудын тусламжтайгаар бидний уурхт бие, махан бие өснө төлжиж гэдэг юм. Эсвэл эрүүл чирэг байж бидний сансан бодсон бүхнийг гүйцэлдүүлэхэд хувь нэмрэн оруулан дэм тусаа үзүүлж эс дотор шалгаагүй нөхөл цахилгаан химийн цөмийн уралууд байнга явагдаж байгаа. Мэдээж тэр олон эсийн митохондри дотор нөөцлөгдөд байгаа. Эсийн одоо эрчим хүчний генератор хөдөлгүүр гэж өвсөр гэж нэрлэгдээд байгаа энэ эргэтэн зэрэг дотор энэ АТП ч аяндаа бий болж байгаа биш. Тэр ямар нэгэн бас энэ эрчмүүдийг энергиудыг ашиглаад буцаагаад энерги болгон өгдөж байгаа. Тэгэхээр бид нэг юм ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид өөрсдөө эрчим үйлдвэрлэдэг юм бол бид нар нэг эрчмийг нөгөө эрчимд хувирах ашиглаж байгаа бол тэр одоо бидний энэ олон энергиуд хэрэглээд байгаа энергиуд хаанаас үүсэлтэй? Яаж бидний махан бид орж ирээд байгаа? Бид нар хаанаас тэр шавхцгүй хэрчмийг авч хэрэглээд ашиглаад байгаа юм бэ гэдэг асуудал аяндаа гарч ирж байгаа. За байгалаас авч. Тэгвэл байгаль маань бас өөрөө хаанаас аваад? Од нарсаар ирхсээс аваад байгаа. Мэдээж од нарсаар ирхсээс авч байгаа нь тодорхой тийм. Тэдний авлаа бид нар байгальлаас авлаа. Эсвэл бид нар тархиныхаа чадамжинд орох тэр ертөнцийн эрчмээс авч байгаа гэдэг. Ингээд хаа сайгүй эрчим байна. Эрчимгүй зүйл нэгч алга. За дараагийн хичээл маань дараагийн слайд маань уг авианы эрчим буюу өөрөөр хэлбэл хаа сайгүй эрчим байна. Түүнтэй адилхан хаа сайгүй бас уг авианы эрчимүүд байна. Эсвэл бүх эрчмүүд хөг авианы эрчим рүү өрчмийг үүсгэх гээд оролцож байна. Буцаад хөг авианы эрчим маань дараагийн бусад өөр эрчмүүдэд үүсгэх гээд бас оролцож байна. За хүн бидэн дээр нэгэнтээ хүн дээр жишээ авч ирсэн дээрээ дахиад ярил л да. Дуу авиа гаргахад бидний маш олон эрхтнүүд байгаа. Хэлээрний тарих, дээд доо тарих, дээд доо туброк гэдэг нэг гэдэг байдаг гэнээс тэ мэдрэлийн утсууд. Тэгээ хэлээрний эрхтэнгүүд хэл, шүд, уруул, тагнаа одоо бүлсэн булчирхаа хүртэл улаан мөгөрсөн, цагаан мөгөрсөн, хоолой, дууны хөвч, төв энэ олон эрхтнүүд өөр шиг амьсгалын эрхтэн зүрхний зүрх хүртэл оролцож байгаа. Яг ингээд төгөөд үзэх юм бол тэр ямар ч тач шууд дан бусаар одоо оролцоо маш олон эрхтнүүд нэг талаасаа байгаагийн хүчинд бид яаж хөг авиа гаргаж байна. Нөгөө талаасаа энэ олон эрхтэн оролцох тусам бид нар яаж өөр төрлийн энергиудыг, эрчмүүдийг хэрэгжилж ашиглаж зарим нь одоо юу гэдгийг дулааны энерги, механик энерги, цахилгаан энерги, одоо дууны энерги, магадгүй цөмийн энерги, бусад химийн энерги, нарны сарны эрчмүүдийг ядаж үе олон эрчмүүдийг агаарын эрчим, салхины эрчим тэр болгоныг бид нар ашиглаж үжиж зөвхөн жишээлбэл А гэдэг авиа гаргаж байгаа. Тэгээ А гэдэг дууны энергийг бид нар үйлдвэрлэж байгаа. Мэдээж авианы яг дууны энергиас гадна өөр олон энергийг агуулах боломжтой агуулдаг. Жишээлбэл А гэдэг авиаг бид нар гаргахдаа ямар ч сэтгэл хөдлөлийн олон хэлбэрүүдийг шингээж гаргадаг. Би хэрвээ
айш твдэд гэж хэлвэл тэнд хэмжээний өөр төрлийн эрчмүүд энэ дууны энерги дотор шингэж, чимэглэж хүчжүүлж өгч байгаа. Тодорхой мэдээллүүдийг, миний айдсын мэдээллүүдийг тэнд агуулгач. Тэгээд тэр аа гэдэг авиг сонсчод баясгалан одоо багш одоо айгаад гэж төгсөж байна. Эсвэл би гэж дуртай баярч хөөрч хэлсэн байж болно. Тийм ээ. Эсвэл би одоо юу гэдэг урам хугараа. Тийм бахтай юм би тийм үг судгаар. Тэгэхээр нэг зөвхөн гэдэг хөг аваа хүртэл олон төрлөөр хэлэгдээд олон төрлөөр хэлэгдэх тоолондоо өөрөөр эрчмүүдийг, энергиудийг, хөгүүдийг, мэдээллүүдийг агуулж байх боломжтой бай агуулдаг гэсэн. Тэгээд бид нар одоо яаж энэ гэдэг зөвхөн энэ хөг авийн сэтгэл хөдлөлийн энэ олон өмгүүдийг, хөгүүдийг шингээж чадж байна гэдэг асуудал бас гарч ирж байгаа. Тэгэхээр яг дууны аваа бүхэн бас баялаг байхгүй. Баялаг гэдэг санааг хэлгээд. Олон энергиудийн цолдолтол дор дууны аваа буюу дууны энерги буюу хөг аюулгүй хөг аваа бий болох. За тэгэхээр өнөөдрийн хичээл бол ерөнхийдөө би аваа хөг аваа маань эрчим гэдэг зүйл төрөл төрлийн эрчим, асар олон төрлийн эрчим, түмэн бодисын эрчим, сансрын одоо энэ олон од гарыг иргэсэн эрчмүүдийг их бага хэмжээгээр хэрэглэж байж, тэдэртэй харилцан үйлчлэлцэж байж, тэдний хувирлтаар, тэдний өрнөлтөөр, тэдний унтралтаар одоо авиануудыг ядаж гэдэг ганцхан аваа гаргадаг байх нэ гэдгийг л таниулахыг хичээлээ. Тэгээд эндээс би цаашлаад юу хэлэх гээд болохоор яагаад аваа амьтаа юм бэ? Эрчим одоо аваа маань эрчмээс бүрдэж байна тийм үү? Аваа маань өөрөө эрчмийг агуулчих, олон эрчмийн ахуудыг гэдэг юм хэтэрхийнүүдийг агуулчихжээ. Бас мэдээллийг агуулчих. Тэгэхээр бид нар одоо аваа маань цаашаа яагаад хүчтэй байдаг, яагаад эрчимтэй байдаг, яагаад амьтаа байдаг юм бэ? Үг яагаад амьтаа юм бэ? Бид яагаад үгэн хэлэхдээ бодох ёстой, хянах ёстой, зарим нь залих ёстой бэ гэдэг энэ талаар хичээл заах юм. Тэгээ хамгийн анхны маань хичээл өнөөдөр ингээд өндөрлж байна. Та бүхэндээ миний дараагийн хичээлийг сонсохдоо дараагийн тайллуудыг өрнөлүүдийг сонсоорой гэж хүсэж байна. За та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье. Тэгээд миний хичээлийг тоглон сууд сонсон та бүхэндээ талархлаа. Та бүхний номын цаан алтны шаргалзан үлзийтэй байх болтугай гэж өдөр сайхан өрөөлийг өргөн мэдүүлье. За баяртай.